Дараагийн мэдээ. Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт тулгамдж буй асуудал бол түргэн тусламжийн хүрэлцээгүй байдал байдаг. За учир нь 100 гаруй мянган хүн амтай аймагт ганцхан яаралтай түргэн тусламжийн төв ажилтдаг хаанаа хүрэлцээгүй байдаг байна. За тиймээс уг асуудлыг шийдвэрлэж түргэн тусламжийг 15-аас 20 минутанд иргэдэд хүрч үйлчлдэг болгохын тулд аймгийн засаг даргын захирамжаар яаралтай түргэн тусламжийн төвийн 2 салбарыг энэ сарын 1-ээс ажиллуулж эхэлсэн байна. За мэдээлэлд анхаарлаа хандуулна. Өрхийн эрүүл мэндийн төвд дунджаар 5-аас 6 эмч ажилладаг бөгөөд иргэдэд түргэн шуурхай хүртээмжтэй ажиллах зорилгоор ийхүү дээрх зохицуулалтыг хийж байна. Яаралтай түргэн тусламжийн төвийг нэмэгдүүлснээр нийт 3 түргэн тусламжийн төвтэй болж байгаа бөгөөд энэхүү 3 төвд нийт 30 хүн ажиллана. Тэгэхээр бид нар өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулаад засаг даргын захирамж гарсан. За энэ захирамжийн дагуу 12 сарыг дуустал ямар ч үлээ гэсэн бид нар одоо 3 цэгээс түргэн тусламжийн багийг ажилуулахаар шийдэж байна. Өөрөөр хэлбэл шөнө шилгүүн 3 машин 3 цаг дээр хөнөө гэсэн. Тэгэхээр зэрэг тухайн цэгүүдээс тухайн одоо үйлчлүүлэгч рүү очих хугацаа бол их багасна. Нөгөө талаас гэх юм бол энэ дөрөв тээвэрлэх хугацаа бол зөх хэмжээгээ багасч ирж байна. Түрүүнд нь бол нэг цэгээс явж нэг юм уу 2 машин үйлчилдэг байсан. За энэ хугацаанд бол ер нь өчтнөө бас тээвэрлэх эндэргүй хөрөх хугацаа нэлээд урт байсан. За бас дуудлаганд хүрэлцэн очих хугацаанд бол нэлээд ихтэй байсан. Гэхдээ 18 онд бид нар нэлээд арга хэмжээ авсны хүчинд бол нийт дуудлагын 50 гаруй хувь нь бол 10-аас 20 минутад амжиж очдог болсон ийм судалгаа бол байдгийг. За одоо ингээ 3 цагаас нэг зэрэг үйлчлэлт эхлэхээр зэрэг 10-аас 20 минут дотор очдог төрөлсөн үзүүлэх хугацаа бол хугацааны хувь бол нэлээд өндөр болох байхаа гэж бид хүлээж байгаа. За энэ үйл ажиллагаа бол 12 сарын 1-ээс эхлээд явж байна. За 12 сарын дуустал энэ маягаар явсны дараа одоо 19 оноос эхлээд орон нутгаас бас нэмэлт одоо эмч жолооч нарын тоог нэмээд энэ дэрийг одоо санхүүжүүлэх их усуд нь тавигдана. За ингээд 19 онд бол нэлээд үйл ажиллагаа тогтуулж байна. За дараа нь манай эмнэлгийн харшаанд баруун хоохон талд нь бол одоо төрөлж төв баригдах газрыг бол засаг даргын захирамжаар зөвшөөрч одоо гаргасан газрын харилцааны алба бол одоо энэ дээр бас нэлээд сайн ажилласан. За одоо ингээ хэрэг хөрөнгөний их усүр шийдэгдчих юм бол 3 давхар төрөлж төв маань бие даасан байгууллага болж ажиллана. Өнгөрсөн 7 хоногийн байдлаар яаралтай тусламжийн төвд 240 гаруй дуудлага ирсэн байна. Үүнийг цагаар навч үзвэл 0-оос 10 минутанд 82, 10-аас 20 минутанд 129, 30-аас дээш минутанд 32 дуудлага дээр хүрч ажилласан байна. Тиймээс эх онд тус төвд аймгийн тамгын газраас 100 сая төгрөгөнд 5 машин бүрэн тоноглож өгөхөөр шийдвэр гаргасан байна.